Улсын их хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнагийн Отгонбаяр. Сайхан тусцааж байна уу? За баярлалаа та бүхэнд. За бүгдэнд нь амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. Би нэр дэвшигч Ухнагийн Отгонбаяр байна. Би болохоор энэ жил анх удаа сонгуул өгч байгаа. Сонгуул өгөхдөө болохоор ерөнхий сайдгаа баг хамт олноор дэмжсэн. Тэгээ одоо энэ оюун эрдэнэ сайдын ширхэг давгүй юм хийж өгнө гэж бодоод навилгалтай тэмцэл гişрнийг өсөндөө нэг үндсэн хуулиндаа тусгасан хүмүүнлэг арчил шударга нийгмээ байгуулах хөтөлбөрөнд тавьж байгаа юм. Ард түмэндээ ихэд энэ ерөнхий сайдаа сайн дэмжиж өгөөрэй. Залуучуудаа илүү нашласлал ерөнхий сайдаа багаж дэмжиж өгөөрэй. Тэгэхээр залуучууд гэмээр хаалта ард түмний сонголт. Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа 7 нэр дэвшигчийг багаар нь одоо дэмжиж өгвөл сайн байж хүсэх байна. Тэгээд багаараа гарч иж одоо сансан бодсон зүйлээ хийж хэрэгжүүлэх байх та. Орд нь 4 жил ажиллахыг сайн 1-2 орон нутгийн ерөнхий дэмжижсэн. Хэдийчүүдээ Монгол Ардын намаа ерөнхий сайдаа багаар нь дэмжээрэй. Уриаж байна. За би болохоор Хинтээ аймагт төрж өссөн. Тэгээд одоо оюутан би анх удаа сонгуульд саналаа өгч байгаа. Тэгээд сонгуулаа өгөхөд нутагтаа ирчихсэн байгаа. Сая сүүлийн хэдэн жилүүдэд бол амар сайн бүтээн байгуулалт хийж чадсан гэж бодож байгаа. Тэгээ нөгөө нэг аялал жуулчлал гэдэг утгаараа заммуудыг амар их тавьсан байлээ. Ямар ч байсан ингээд сонгуулаа идэвхтэй өгөөрэй гэж хэлээ. Залуучууд маань ингээд өөр газар байгаа гэдэг ч юм уу тийм шалтгаанаар ингээд ирдэггүй тийм тохиолдол байгаа. Тэгэхээр ямар ч байсан сонгуулаа идэвхтэй өгөөрэй. Тэгээд хүмүүсээ сайн судалж агаад арай ирээдүйд нь юу хэрэгтэй вэ гэдгийг хараад мөрийн хөтөлбөрүүдтэй сайн харилцаад тэгээд сонгуулаа идэвхтэй өгөөрэй гэж хүсэж байна. Ард түмний сонголт. Нэлээд том олон бүтээн байгуулалтууд хийгдээд эхэлчихсэн. Энэхүү одоо ажлууд маань одоо ингээд энэхийг одоо нэр дэвшигчдэр маань одоо мэдээж одоо ял байгуулж оюун эрдэнэ сайд маань одоо багаараа одоо ял байгуулж энэхүү ажил маань дахиж үргэлжлэхэд болж байгаа юм л та. За бүгдэд нь эрүүл энхийг хүсье, сайн сайхныг хүсье. Сайхан баг. Ерөнхий сайдынхаа багийг сайхан багаар нь сонгоцгоо шүү. Ард түмний ялалт